За hi guys. За гачигнаас тань руугээ харцсан баг. Өнөөдөр болохоор амттнууд идэнэ. Тэгээд хүүхэд насндаа иддэг байсан амттнуудаа идээд тэгээс 10 орнд оноо өгөөд хамгийн өндөр оноо авсан нэг нь чамп болно. Тэгээд төрөлд нь ангилсан байгаа. Төрлөөс нь нэг ядагч одоо гарна. UFC-ийн жингийн тулаанууд байдаг ш. 56 кг, 80 кг гэх тэрнтэй ижилхэн одоо шингэн төрөлд нь амттай төрөлд нь одоо зайрмаг ингээд ангилсан байгаа заяа. Тэндээс нэг нь ядагч болоод явуулна. Ингээд тулаанд орцгоо. За, эхлээс нь хурдан хайлчих учраас зайрмын төрлөөс нь эхлэе заяа. За, хамгийн ихнийх нь болохоор бамбар. Энэ болохоор ингээд манготой йогурттай гэж шинэ гарсан байсан. Би нэг юус идэж үзэж байгаагүй. Эгийн төрлийн. Зүгээр л арцтай юм хэлдэг гэсэн. За, энийг идэж байгаа. Мангоны амт байна. Йогуртны амт байна гэхдээ энэ мангог удаан йогурттэй байсан бол бүр үнэхээр бест байх юм баха. Дэчүү шүү. За энэ манготой бамбарт би 6 оногтой. За 6.2. За бамбартай өрсөлдөх дараагийн зарим буюу би багадаа бас иддэг байсан. Зарим ч шүү дээ. Энэ бол бабуулаа. За энэ ингээд амар хөгжөөд инновац явагдаад ийм хайчилж машлах юмтай болсон. За өмнө зүгээр л юм төрүүлж байдаг гэсэн байхгүй. Тэгээ хамгийн анх 50 төгрөг гэдэг байсан. За тэгэд бүр ингээд гадаа тоглож байгаад бүр ам цангаад ядрахаараа угийн их мөнгө авахгүй шүү дээ. Энийг аваад цангаа тавьдаг байл шүү дээ. Монголд амар хэцүү юм аа. Энийг жоох инновацтай болгох хэрэгтэй. Зүсгэдэ тараг нүгийн тарганы хөлдөөсөн тарганы ламт байна. 5.7 оноо. Яг бамбар болон бабуулын хоёрын тулаанд онооны ил давуу байдал болон амт чанарын хувьд тэгээд задлахад амрын хувьд бамбар ялж байна. Би багада барин бамбар гэж дууддаг байлаа. За бабуулын хувьд гоё шүү. Дараагийн тулаан бол 3 өрсөлдөгч энэ одоо тулаанд. За цагаан самар бид нар багада маш их иддэг байсан. Цагаан самарнаас эхэллээ. Онгойлгосон цагаан самар. Гадуур нь бүтсэн юм юу юм бол дотор нь бол үгүй самар байгаа. Гадуур нь нэг шоколад гинэ. Цагаан шоколад юм байна. За нэг 5.2. За түнтэй өрсөлдгөө. За цагаан самар бол цэнхэр дадаас гарч ирсэн. Одоо цагаан самартай Alibaba өрсөлдөнө. Задлаа. Ингэж задлаа юм шиг. Би бүр задлалтаа үнэ асуудалтай байна шүү дээ. За Alibaba. Би Alibaba багада 70 дэрэмжтэй иддэг гэж боддог байсан шүү. Alibaba 40 дэрэмж мэрэмж шүү. Тэрийг мэддэг болохоор Alibaba бүр хамаагүй гоё байна тхүү. Зөөлхөн тэгснэ дотроо коконутын амттай заяа. Гадна л шоколад нь бүр Alibaba-д би шууд 70 өгнө. Бамбар жоохон бага ногцно. Гэтэ Alibaba гоё байна. За энэ хоёрын өрсөлдөх дараагийн өрсөлдөх бол цэлцэг нөө. Багын цэлцэг гэдэг амар хөтөл ямар ч амтгүй нэг цэлцэгний дага амар гоё. За ямарын хөтгөө цагааны мэдээсээ цагаан цэлцэг нөө хамтдаа харцгаая. Яа цэлцэг нөт юм. Nice. Амт авахгүй амд ороод ингээд цэлцгэнж байгаа мэдрэмж нь амар кул байна заяа. 6.5. Харин өндөр юм аа. 6.3 заяа. За ингээд энэ дөнгөж саяны өрсөлдөөнд ил давуугаар Alibaba яллаа. Амт чанар
Энийг хараа хатаамал идвэл хатмал болно гэдэг шүү дээ. 3 төрлийн хатаамал байна заяа надаа. Одоо энэ 3-ыг идэж үзье. За ихэд энэс нь энэ онгойлгоход амар амархан юм байна. Таалагдлаа. Энд би хэдэн өнөөх 7 өнөөх лөө. Зүгээр шууд бодож байгаа л үгээд гэнэ. Дахиад нэг чи гоё болохоор. Дараагаар нь үнэтэй өрсөлдөхөөр энэ онгойлгоход ямар хэцүү юм бэ? Би матамал бас амар дуртай байсан юм. Энэ ихтэй онгойлохгүй байна. Онгойлгоц. За. Йоо энэ бүр ингээд юм хүмийг онгойлгохдоо амархан болгочихвол стресстгүй байхгүй. Тэгэхээр энэ ингээл жоохон оноогоо алдаалаа байхгүй. Энэ ингээд нэг нэгээр нь салах нь бас кайфтай. Ингээд батлаа. Бас гоё. Тэ онгойлгоход амар хэцүү байлаа. Ингээ агаараа сороод авсан болохоор тийм ч юм уу. Онгойлгоход хэцүү байсан болохоор энэ дэр нь би 7 өгсөн шүү дээ. Энэ дээр би 6.8 өглөө. За энэ болохоор юм утаараа. Ингээд. Миний яг ингэж итгэх хэрэгтэй байна. Нүрэн тийм байна. Энэ хоёрыг нийлүүлээд микс хийсэн нь энэ юм биш үү? Энэ тэгэхээр 7.1 болоод энэ ялагч боллоо заяа. Хатаамлын тулаанд микс юм холимог хатаамл ялагч боллоо. Тулаанд орох зүйл бол энийг урт чихэр гэдэг заяа. Тэгэнгүүтээ ингэж иддэг заа. Энэ ингээд 10 жил байхад доотлын гуанзанд амар их зарагддаг байсан. Тэгээд энийг авч идээд идчихсэн шнэ сонь. Одоо харж байгаарай. Ингэж иддэг. Shit. Ингэж иддэг заа. Одоо нэхгүй санагдахгүй. Энд би 2 оноо өглөө таалагдсан. За түнтэй өрсөлдөхөөр энэ бодол 10 чихэр. 10 чихэр гэдэг үсэн зөө. Манай эмээ ингээд хөдөө дэлгүүр ажилладаг гэсэн аахгүй би тэгээ зуны амралтаар очиод дэлгүүр дээр нь бас хүмүүс юм авъя гэхээр ирж байгаа дөгдөг. Тэгсэн чинь нэг хүүхэд надаа 100 төгрөг бариад 10 чихэр авъя гэхгүй юу 100 төгрөгөнд. Тэгсэн чинь би яагаад ч юм бэ? Би 10 чихэр өгөх ёстой шүү дээ юм. Тэгсэн чинь би 100 хүүхэн гэж бодонгуудаа тоолоо хийжсэн заяа 23 24 хүүхдээ амар их гаргацсан. Нөгөө хүүхд чинь ингээд надлаараа гайхаал. Тэгсэн чинь имээр өнгөтэй хүү ийм их өгөхгүй шүү дээ миний хүүгээд би бүр фейл хийсэн. За энэ 10 чихэр. Хавцсан байна. Баг чихэд амар амттай байдаг гэсэн гоё. Шүдээр итгэж надад амар зөөртэй болохоор би энэ 3 оноо өглөө. Тэгээд энийг итгэе боллоо. Амт нь бол гоё юм. Би энийг хүлхээд идэж болох юм байна. Хазахгүйгээр. Хүлхэж идвэл бас дайжгүй юм байна. Тэгэхээр оноог нь жоохон нэмж болох юм. За эднэртэй өрсөлдөх дараагийн өрсөлдөгч бол цараараа шавг. 20 ортой чавг гэдэг гэсэн зөв ихтэй. Намайг бага байхад 50 төгрөгөөр зарагддаг байсан. Энээс арай өөр чавг байдаг шүү. Тэгээд тэр чавгыг би олоогүй учраас ижлэхэн төстэй болохоор энэ чавгыг авцээ. Яа, үнэр нь бүр синх хийж идэхгүй энийг араа. Тэцгээ. Яа нүг автай. Би багада бүр энийг идэж дуусчаад араас нь энэс юм яс үлддэж эднэрийн бүгднийг амдаа хийгээд ингээ хүлхдэг гэсэн шүү. Nice. Он чавганд би 6.7 оноо өглөө. 8 оноо авах юм байна уу? За эднэртэй өрсөлдөх дараагийн өрсөлдөгч бол шивэстэй байх. Багада бүр шивэсэнд л болдог гэсэн төхөө. Йоо энийг хараад ингээд бүгдэнд нь ингээд тойруулаад ингээд шивэстэй за одоо энийг хараарай. Энэ анааш байна заяа. Энэ болохоор юм өмхий хүрэн. Энэ матар, энэ шар шүү.
Дандаа амтан байдаг насан би гоё баатар амтан юм ямар ах юм. Цацаг тэрүүл. За би эндээс би заяа матартайг индлээ. Хөрх харагдаад байна. Матартайг нэгдээд за амттай бол яах вэ? Гэтэ амар тийм креатив сэтгэлгээтэй байсан учраас 5.5 өглөө. Тэгээд өнгө саяын өрсөлдөөнд бол 20-ын хортож яваарлаа. Хортож гэсэн идэд өгдөг тийм. Энийг наахад их учиртай заяа. Би одоо харуулъя. За ингээ авчин заяа. Бөх биш ингээ. Хайлаа уусчлаа. Ашиглаж байгаа юм болов? Хаана нах вэ? Энд наа заяа. Ингээ наачин заяа. Наангуудаа ус байхгүй учраас өнгөнгөө тийш үсдэг байхгүй. Сайн идэх. Янз бүр бичээн. Түнтэй өсөлтгөөр энэ би чокобейг орлуулад энийг авсан шүү заяа. Ингээд энэ тэнгүүтээ хрустик. Энэ голын цэцэг байгааз энийг ингээд тойруулж мэрдэг байхгүй юм чинь ингээд. Авчин гам. Яг скейт гэн шиг. Гэн шиг. Одоо ийм болчихсон гэнэ. Тэнгүүт одоо энийг тайрж мэрэн заяа. Юм итгээг урлаг болгосон байдаг гэсэн. Энэ бүр одоо энийг ингээ бүр найруулж идэх хэрэгтэй. Nice. Тэгээ янзгыг итгэж жоох ингээ аргаад идэх байхгүй юу? Ингээ гоё юм. Би янзгт 7 хоног лөө. Ямар өндөр өнө авчих янзг. Би ийм байна гэж бодоогүй жоох янзг муу амаа авах гэж ой. Chocopay. Nice. Нэгэрэ энд жоох ингээ бицэрч шаар юм. Бицэрснаас нэдэ. Chocopay энэ бичээний юм хөвсүр байж шүү дээ. Энийх болохоор жоох хөвсүр биш юм байна. Түүнээс үл яг л байна. Энэ гэдэг янзгыг гүйцэхгүй байна. 5.5. Одоо хрустик. Гайхалтай. Найчгүй. Гэтэ надад бол нэг амар таалагдахгүй. Янзгын бол дорд оруулах юм байна би. Янзгын амт олон жил байхгүй гэнэ гоё яваадсан байхгүй юу? Окей. Хрустикт би за 5.6 өглөө заяа. Chocopay. Гэтэ жинхэнэ Chocopay ч бүр гоё штэ нөгөө улаан өнгөтэй. Одоо би энэ дээр орч үзье. Тэр бол тэрний бол доорлохоор. Сома. Нөгөө талаас хаан чипс. Энэ хоёрын нэг нь ялна. Тэгээд өөрсдийнхөө оног бас авна. Алнаас нь хэлэх үү? За, хаан чипснээс нь ихтэй заяа. Би сая шүлэг өмнөд учраас nice гоё. Нөгөө хаан чипс бэсттэй. Багада би амар хитүүсэн. Чипсч болон төмсөр гэдэг чинь энэ гэхдээ төмсөр хийгээгүй заяа. Гурилаар хийцэн гэж би боддог. Гурил байх л та. Ер нь бол гурил заяа. Төмсний гурил гэж байгаа байхгүй. Гэхдээ амт нь бол үгүй бэст. Оноо онцоо гэж оноо. Хаан чипс би 8 оноо гэнэ. Хаан чипс үгүй л бэст. Миний хүүхднээс нь хаан чипс байгаагүйсэн мэт. Гүнэлнэ. Дараагийн сома шүү. Сома шоколадтай энийг хараа. Йоо энэ бас амар гоё. За бич та сома илүү хаан чипс илүү. Та нарыг бич та би хаан чипс дахиад нэгдээ. Энэ хоёрыг би тэнцвүүлчих болох уу? Гэхдээ би чихэрлэг амтнаас илүү
давцархаг юм дуртай байхгүй юу? Тэгэхээр би хаан чипс 8 өгсөн тий. 8. Сумад 7.9 өглөө. Тэгээд хаан чипсийг ялгууллаа заяа. За, хамгийн сүүлийн өрсөлдөөн. Энэ бол гайхамшигтай. Бидэнд ундаанууд байгаа. Мөрт би таамын энийг бүр ингэ таниад мэн төрчээр халаагаад буцалгаад өгчдөг гэсэн шүү. Мөрт заяа. Түүнтэй сироп мөнгөгүй үедээ найруулж ууж болно сироп. 1.5 литр усанд найруулад ууж. Энэ колатай заяа. Кока-колатыг нь авсан. Дараагийнх нь саруултай ундаа Чанганс. Энд нь би бас амар дуртай байсан учраас энэ гурыг. За эхлээсэн заяа. Мэдээж энэ хэрэг мөртөөс эхэлнэ шүү дээ. Бест юм чинь. За. Угийн бест мөлт. Хэдэн нөхөн. Хаан чипс 8 оног өгсөн. Хаан чипсээс үгүй илүү гарах хэрэгтэй юм. Би тэгж бодоод байна. Итгэл үнэмшлийн хувьд. Тэгэхээр би энд 8.5 оног өглөө. За түнтэй өрсөлдөхөөр энэ сиропыг найруулах хэрэгтэй. Яа сироп ихтэй амар их уудаг гэсэн хөө би бүр. За ингээд онгойлгохдоо энийг 1.5 литр усанд хийж найруулж уух хэрэгтэй. Гэхдээ надад одоо байгаа ус нь энэ ус байгаа учраас би энэ дээр шууд хийлээсэй. Одоо танаар дүнг орж байгааг харагдаж байна уу? За жоохон багыг хийх хэрэгтэй байна. 1.5 гэсэн чинь. За болох хаа. Үүнтэй юугаар тохоо. Энэ бэр утгах чинь нэг муугач хэрэг. За ингээд Coca-Cola ер нь хөлөх Coca-Cola уух гэж байна. Дөрөв оноо. За одоо Чанганс ууцгаая. Энийг хараа бид дүүрээс авахтаа энэ соруулахгүйг нь авсан бэл үнэн азгүй байгаа зү. Надад бал аваа шүү дээ. Яа болоор цоолол. Саруултаа өндөг бол нэг кафтын ч өөр соруул авах гэхдээ соруулгүй байгаа тийм. Гой заяа. Өмнөөсөө хамаагүй гоё юмтай гоё. Монфреш. Гэхдээ мөлтөг бол үгүй гүцэхгүй. Тэгэхээр 6.7 ер нь 6 тайл байгаа юм даа тийм. 7. За хамгийн сүүлийнхэн заяа. Хамгийн сүүлийн өрсөлдөөн сүүлдний шивээсээ авч харна. Тэсэрдэг чихэр нөгөө талаас эрзээн чихэр энэ эрзээн чихэр бүр гоё эрзээн чихэр юм дуртай. За эхлээд тэсэрдэг чихрнээс нь эхлэе заяа. За нээлээ. Чихрээ авлаа. Яа дуун туруу байна гэж харлаа шүү дээ. Лайк. Тэнгүүтээ энэ тэсэрдэг юмдаа ингээд дүрж байгаа гэдэгтэй заяа. Ингээраа тэнгүүтийн тэсэрдэг юмнууд наалтж байгаас Утэнэ сас. Бррргээд шааж онж байгаа зү. Энийхтэй яг вэ. Энэ болохоор 5.9 өглөө. Одоо энийг энэ юу н алгаа зүгээр л юм чихэр байна. Ийм шүд байдаг аахгүй хиймэл. Ийм феврон тэмүүтэд хэрийг бид нэр амар яадаг гэсэн. Окей. Тэсэрдэг чихрэн гоё, энэ ч гэсэн гоё. Гэхдээ энэ би 6.2 оноо өглөө. Тэгээд өнөөдрийн хамгийн өндөр оног мөлт авчуу. Хаан чипс авчуу. За яж одоо яг ботхоор хамгийн гоё нь бол үгүй мөлт юм байна заяа. Тэгээд араас нь хаан чипс суума бас амар гоё.
Alibaba бол бас ярих юм байхгүй. Ер нь бүгд л гоё байлаа. Одоо шивээсээ тулцгаая. Сайн шүлсдэх хэрэгтэй. Шүлсдэж жагаад шүлсдээд одоо ингэж вау энийг харж байна уу? Ингэж шивээстэй бохыг шивээсийг ингэж л наадаг байл шүү дээ. За ингээд өнөөдрийн бичлэг бүгдэнд нь таалагдсан бол лайк ба subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.